За сайн мэцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээл маань Монгол орны нэн ховор болон улаан наманд орсон амьтад тэдгээрийг хамгаалах менежментийн зарим асуудал гэсэн сэдвээр орох нэ. За Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сүүрлийн ирмэгт ирээд байгаа билээ. За тухайлбал 1980-ад онд 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун бог тоологдож байсан бол 2001-2004 оны тооллогоор аргал хонь 13 мянга, халиун бог 10 мянга орчим тоологдож байна. 2000 оны тооллогоор 5 мянга орчим Монгол бүхэн байсан бол 2005 онд 1500 орчим Монгол бүхэнтэй болсон дүн гарсан байна. Эндээс үндслэн ховор, нэн ховор амьтдын тоо толгой гаруй гаруйхан жилийн дотор 70-90% огцон буурч байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Ховор амьтдаарч зогсохгүй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарваг, зурам, цагаан зэрэг амьтдын тоо толгой жилээс жилд цөөрсөөр байна. За Монгол улсын засгийн газрын 2005 онд ховор амьтны жагсаалтанд тул болон баавгайг оруулсан нь энэхүү амьтан хэдийн хэмжээгээр тоо толгой багасж байгаа нь бас тодорхой харагдах болов уу гэж бодож байна. За нэг талаас эдгээр амьтдыг хамгаалах статус өндөр болж байгаа боловч нөгөө талаас ан амьтан ховорцсоор сүүрлийн ирмэгт хүрж байгаа илэрхийлэл болсоор байна. За ан амьтдын сүүрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхийд бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа бол ан амьтныг сүүрлийн ирмэгт хүргэж байна. За ихэнх хүмүүс бол хулгайн ан ихсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог өрөөсгөл ойлголттой байдаг. За тиймээс Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нөхцөл боломж ангийн гаралтай түүхийн эдийн худалдааг хязгаарлах явдал маа. За ан амьтны түүхийн эд зүйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ороод байгаа бөгөөд Монголд алтны дараагаар орох зах зээл болж байгаа харагдаж байна. За иймд дэлхийн байгаль хамгаалах сангаас Монгол дахь хөтөлбөрийн газар ан амьтны түүхийн эд зүйлийн худалдааг хязгаарлах зорилгоор эрх зүйн орчин сайжруулах хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллаж байгаа юм. За ерөнхийдөө бол ан амьтны ховордох нэг шалтгаан нь бол энэ хууль бус ан агнуур гэж үзэж байгаа. За тэгээд энэ нь бол зөвхөн хууль бус ан агнуураас гадна ангийн гаралтай түүхийн зүйлийг тийм ээ хил дамнуулан худалдаалах энэ асуудал бол амьтны ховордох нөхцөлийг бас бүрдүүлж байна гэж үзээд байна сүүлийн жилүүдэд. За байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачлагаар тусгай зориултын агнуур буюу тэр дундаа аргал хонь, янгир ямааны тогтвортой ашиглалтыг бий болгох нэн тэргуунд шийдвэрлэх оновчтой асуудлыг оролцогч талуудтай хэлэлцэж тодорхойлон доорх дүгнэлтийг гаргасан байдаг. За аливаа асуудлыг нэг дор цогцоор нь шийдвэрлэх нь бол цаг хугацаатай холбоотой байдаг. Тиймээс ч бид ажлын хэсгийн саналыг үндэслэн за нэгдүгээрт нь бол өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ямар зохицуулт хийх боломжтой байна. Цаашид хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн хувилбараар бүлэглэн авч үздэг байна. За эндээс үзэхэд бол ерөнхийдөө бол гадны орнуудад тийм ээ манай байгаль орчин аялал жуулчлалын яам буюу сайдын тушаалын дагуу ховордож буй амьтдыг доктортой ашиглах тусгай төлбөр төрөөс өгж ашиглах ийм зүйлүүд гардаг. За жишээлбэл Арабын орны хунтайж ирээд манад шонхор агнаад явсан байдаг шүү дээ тийм ээ. За гих мэтчлэнгээр хуулийн дагуу амьтдыг худалдаалах ашиглах ийм нөхцлүүд бүрдэж байдаг.
За эндээс олсон орлогыг буцаагаад байгаль орчиндөө зарцуулах ёстой байтал энэ нь бол өөр шугамар явж байгаа нь одоо сүүлийн жилүүдэд жоохон харамсалтай санагддаг. Мэдээж хэрэг одоо доктортой ашиглалтыг бий болгох нь бол чухал боловч бас ашигласныхаа хариуд нөхөн сэргээх нь маш чухал юм а гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За ингээд сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуур тай холбоотойгоор одоо хуулиуд маань болоод Монгол улсын үндсэн хууль, за ан агнуурын тухай хууль, за нутгийн иргэдэд төшөөлсөн агнуурын менежментийн үзэл баримтлал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээ гэх мэтчлэн зүйлүүдийг хуульчлан зааж өгсөн байдаг. За ан агнуурын тухай хууль маань сүүлийн жилүүдэд амьтны тухай хууль болон нэгтгэгдэн орсон байгаа даа. За энэ хүрээнд бол одоо хууль хэрэгжиж амьтны нэн ховор амьтдыг хамгаалах, зохистой менежментийг явуулах, за ашиглах тийм ээ хэлбэр гормыг нь дэглэмийг нь зааж өгсөн ийм хууль журам актууд бол гарсан байдаг. За энийг үндэслэж одоо бид бол бас хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаад байгаа юм аа. За тэгээ нэн ховор амьтдыг хамгаалах зорилгоор бол ерөнхийдөө хууль бус ан агнуурыг амьтны тухай хуулийн дагуу явуулах бөгөөд одоо түүхийн эд гарал үүслийн одоо нөгөө хууль бус тийм ээ хилт амнуулан худалдаж байгаа ховор амьтдыг худалдаалах зэрлэг ховор амьтдыг худалдаалах тухай конвенц гэж байдаг тийм ээ. За энэ конвенцийн хүрээнд олон улсын хэмжээнд бас энэ конвенцийн хүрээнд доктортой ашиглах менежментийг бас явуулж байдаг. Энийг бас одоо зөв зохистой зохион байгуулалтанд оруулж явуулах нь бол зайлшгүй чухал болоод байгаа юм аа. За ингээд ховор амьтдын талаар Монгол улсын улаан номонд хэрхэн орсон бэ гэдэг талаар үзье. Тэгэхээр Монгол улсын улаан ном буюу Монгол улсын ан амьтдыг ховордож байгаа амьтдыг бол сүүлийн жилүүдэд одоо энэ улаан номонд бичдэг болсон байгаа. За энд оруулсны үндэс нь бол хамгаалах, нөхөн сэргээх, орчныг нь хамгаалах тийм ээ ийм ач холбогдолтой учраас ийм улаан номонд оруулсан байдаг. За ашиглахад одоо тодорхой хязгаар тавьж өгсөн амьтдыг оруулж өгсөн байдгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За ингээ хөхтөн амьтдаас бол соотон алагдаа, алтай гаргал, өөхөн сүлд алагдаа, 5 хурууд алагдаа, элсний атиг даахай, Монгол бүхэн, соргог бүхэн, цаа буг, зэгсний гахай, дагуурын зараа гэх мэтчлэн энэ амьтад бол Монгол улсын улаан номонд орсон ховордсон амьтад юм байна. Тэгэхээр эдгээр амьтдыг бол хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Энийг цаашдаа анхаарч авч үзэх шаардлагатай. Энэ амьтдын талаар одоо нөхөн сэргээх тийм ээ хамгаалтын менежментийг явуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. За мөн дээрээс нь гозоороо зурм, хар сүлд, зэр, ирвэс, мазалай, Төв Азийн минж, дорндын сармахай, тахь, ойн унтахай, хавтгай, голын халиу, хар мөрний хандгай, шивэр хандгай, хулан, хүдэр, одоо бадан хүдэр, ирээн хүрэн, цоохон дойми, алтайн чицуулан, сухайн чицүүл, цөөвөр чон, янгир гэх мэт амьтад маань бол ховордсон амьтад буюу улаан номонд орсон амьтад байгаа. За эдгээр амьтдын талаар мэдэж судлаа гэх юм бол одоо энэ латин нэрнүүдээр нь ороод интернетээс бид нар олж хараад ямар амьтан байдаг вэ гэх царай төрхийг харахаас гадна одоо хамгаалтын ямар менежментүүд хэрэгжүүлж болох вэ, хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг бас олж харах боломжтой. За манай энэ хичээлийн маань бас нэг хичээл дээр маань ашиглаж болох бид нар амьдрал ахуйдаа ашиглаж болох тэр улаан ном гэдэг 2014 онд шинжилэн гаргасан энэ улаан ном бол цахим болсон байгаа. За эндээс одоо эдгээр амьтдыг энэ ховордсон нэн ховор амьтдыг бас олж харж
тархас нутгийг орж харж уншиж бас болох юм аа. За энийг бас ашиглаарай. За мөн одоо эдгээр амьтдад бол ихэвчлэн онгон дагшин байгаа. За тийм учраас одоо тэрхүү газар нутгуудыг бас хамгаалтанд авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн номон дээр маань бас байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн номон дээр маань эдгээр амьтдын талаар амьдарч байгаа орчныхын талаар байгаа. За эдгээр амьтдыг хамгаална гэдэг бол хамгаалттай газруудыг бий болгож орчныг хамгаалж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж хамгаалж байж хамгаалтанд авч идэг. Энийг хамгаална гэж ганцхан одоо тухайн амьтнаа биш, тухайн амьтны амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, амьдарч болох газар нутгуудыг бас хамгаалтанд авсан байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн шуудаас ямар амьтад хамгаалтанд ордог вэ гэдэг. За тэгэхээр бас нэг 30 амьтан хамгаалтанд орсноор дурдсан байна. Халзан ангир, усны цагаан сүлд бүргэд, хошуу галуу, хээрийн галуу, гургуул, цасч дэглий, байгалийн нугас, ямаан сүлд нугас, хар өрөвтас, цагаан өрөвтас, явдлаг сар, цагаан тогруу, хар тогруу, цэн тогруу, за тоодог, жороо тоодог, уран шувуу, цасны хажир, алтан хойлог, борцгор хотон, хулан жороо, хуруутхан, гангар хүн, хургач бор, халбан хошууд, итгэлгэн цахлай, эрлэгч цахлай, Азийн цууцал, өгөөлөн шулгана, ухаа шумбуур гэх мэтчлэн шувууд бас ховор улаан номонд орсон байдгийн байна. За эдгээр шувууд улаан номонд орохоос гадна олон улсын нөгөө шуудын Рамсарын конвенц гэж байдаг шүү дээ, тийм ээ. Ус намгарах газрын шууд олноор амьдардаг, нүүдлэн ирж амьдарч байдаг, тархах боломжтой энэ ус намгарах газрыг хамгаалах нь гэсэн ийм Рамсарын конвенц байдаг. Энэний хүрээнд бас тухайн газар орныг бас хамгаалтанд авч яадаг ийм онцлогтой. Тэгэхээр дээр дурдсан хөхтэй амьтан болон шуудыг одоо Рамсарын конвенц, зэрлэг амьтан худалдаалах тухай конвенц гэсэн олон улсын конвенцуудаар бас хамгаалтанд авч идэг ийм байх нэ. За мөн одоо дэлхийн хэмжээнд бол улаан данс гэж байдаг. Ховорцсон амьтдуудыг одоо англин ялгаад, тэгээ дэлхийн амьтдын англин ялгаад 10 юугаар англиар ангилдаг шүү дээ, тийм ээ. Ховорцсон амьтан, ховордож болзошгүй, нэн ховор, за эмзэг гэх мэтчлэнгээр сэргээ нутгшүүлж бийч гэдэг юм уу, тийм ээ. Гэх мэтчлэнгээр одоо 10 ангилалд оруулсан байдаг. Эдгээр ангилалд маань бол дээрх дурдсан амьтан болон шууд маань бол орж байдаг. Хамгаалтанд биологийн төрөл зүйлийн конвенцээр хамгаалтанд, ашиглалтанд орж байдаг ийм тогтод юутай зохион байгуулалттай байдаг. За Монгол орны хувьд бол дээр дурдсан тэр биологийн олон янзын байдлын конвенц, тэр ховорцсон амьтдыг худалдаалах тухай конвенц, ус намгарах газрыг хамгаалах тухай конвенц зэрэгт бол Монгол улс бол нэгдэн орсон, үүнийхээ хүрээнд бол хамгаалж байдаг байна. За ингээд дээр дурдсан амьтдыг хамгаалахаас гадна одоо тусгай хамгаалтанд бас оруулж хамгаалдгаа гэдээ ярьсан тийм ээ. За ингээд өмнөх хичээлтэй маань холбоотойгоор бас байгалийн салбар газрын тухай үзье. За энэ дээр мөн л адил одоо саяны дээр дурдсан амьтдыг хамгаалах зорилгоор бас хамгаалтанд авсан газар нутгууд ордог байна. За Алтай 5 богд буюу Алтай 5 богдын байгалийн салбар газар, Баян Хөлгийн аймгийн Улаан хус, Цэнгэл, Сагсай, Алтай сумдын нутгийн баруун тал улсын хил тагуу байрлсан 636,161 га талбайг хамарсан 1996 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Алтай 5 богдын байгалийн салбар газар байдаг байна. За өндөр уулын бүс бүслүүрт, за мөнх цас мөсөн гол, ян сардаг, уулын нуг, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн
үзэсгэлэнт байгальтай аргал янгир, марл буг зэрэг хөхтэй амьтадтай хойлог тас ёл зэрэг жигүүртэй амьтдын байршил нутаг болсон уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготойгоор тусгай хамгаалтанд авсан газар нутаг юм аа. За тэгээд дээр дурдсан одоо аргал янгир гих мэтчлэн тийм ээ. За ёл тас гих мэтчлэн одоо ховордсон амьтдыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалтанд авсан газар нутаг юм байна. За Алтай таван богдын маань газар нутгийг харуулсан зураг байна. За Монгол орны хамгийн өндөр оргил болох тий Хүйтний оргил маань Алтай таван богдын нэг оргил гэдэг. За энд ингээд Алтай нурууны нэг хэсэг газрыг Алтай таван богд байгалийн цогцлбор газраар хамгаалтанд авсан байх нэ. За Монгол Алтай нурууны гол төлөөлөл болох өндөр уулын экосистем мөнх цас мөсөн гол олон улсын Монгол улсын улаан наманд орсон нэн ховор амтан шувуу загас ургамлын үндсэн байршил нутаг болсноор нь төлөөлөн улсын тусгай хамгаалтанд авсан байна. За гол горих нуурын их мөсдөлтийн гарал үүсэл олон тооны цэнгэг нуурууд уур амьсгалын эрсдэс нөхцөлд ургаж ядан байгаа бага хэмжээний хамгаалтын ой маш өчүүхэн талбайд тархсан плестоценийн ургамлын аймгийн цогцлборыг хамгаалах зорилгоор аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцлбор газар болгон авсан. За байгалийн цогцлбор газар нь рекреацийн ариун их нөөцтэй буюу аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн боломжтой ялангуяа уулын спортыг хөгжүүлэхэд маш тохиромжтой газар нутаг бөгөөд за уулын спорт гэдэг дээр нөгөө уулын оргил руу авирдаг юм хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. За энэ хүмүүст одоо аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор энэ хүмүүсийг байгалийн үзэсгэлэнгоо тэр нэн ховор татсан амтан за мөнх цас мөсдөлтийг харуулах зорилгоор авч явдаг ийм аяллаа баазыг хөгжүүлэх боломжтой ийм байгалийн цогцлбор газар юм байна. За газар зүйн босоо бүслүүрийн зүй тогтол тодорхой илэрч уус хоорондын хөндөй хотгоруудаар заримдаг зүйлийн ландшафт зохиолж уулсын доод биеэр хуурай хээрийн дээд хэсгээр өндөр уулын хээрийн орой хэсгээр өндөр уулын нугын болон туундрын шинжийг харуулсан ийм өвөрмөц газар нутаг юм. Уул нуруудын ян сардаг ориглууд нь мөнх цас мөсөн голтой бөгөөд хөрсөн бүрхөвч жигд биш өндөр уулын экосистемийн өвөрмөц тогтцод зохиолсон тогтворчсон олон хэв шинжийн хөрсүүдийг бий болгосон хамгийн түгээмэл тархалттай өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрс за уулын хүрэн шорон хөрс уулын оройн таг цармын газраар уулын туундрын ширэгт ухаа шорон хөрс за өндөр уулын нугын хар шорон хөрс гих мэтчлэн уулын бил хормой хөндөй хотгоруудад заримдаг цөлийн карбонатлаг цайвар хүрэн бор хөрс гих мэтчлэн Монгол улсын нутагт тархдаг бүхэл хөрс энд одоо зөнгөлөн байна. За байгалийн цогцлбор газарт одоо Төв Азийн гадагш урсгалгүй айсавд багтах ховд голын их үс түүний цутгал голууд хар ирчис мөрний их ямат ёлт голууд за том жижиг нийлсэн 300 гаруй нуур орших бөгөөд гадаргын цэнгэг усны ариун их нөөцтэй орчин бүрджээдэг. За мөн нэмэх 38 градус халуун ундрах бүхий цагаан голын аршин байна. Ховд гол нь бол Монгол Алтай бүс нутгийн хамгийн том гол байх жишээтэй. Ингээд гол нуурын бас цэнгэг усны ариун их нөөц болсон газар нутгийг бол энэ байгалийн цогцлбор газарт бас хамруулсан байдаг байна. За Амьтны аймгийн хувьд бол Иран Туран, Алтай соён, Сибирийн тайга, Төв Азийн цөл, хээрийн амьтад ихэвчлэн зохиолсон. За олон улсын болон Монгол улсын улаан наманд орсон цаашид оруулбал зохих олон зүйлийн ховор амьтан энд байх бөгөөд Алтай аргал тоохор ирвэсний үлгийн нутаг гэх орчим юм.
За Алтай 5 богдын өндөр уулын бүслүүр 54%-ийн 197 төрөл зүйл 359 зүйлийн ургамалтай. Энэ ойд зарим газар хуш гацуур холилдон ургах нь бий. Энд бол эмийн ургамлаас алтан гагнуур, ван сэмбрүү, эмийн бамбай, алтан орхоотой, дагуур арц зэрэг ургамлууд байх бөгөөд хад, үхрийнүүд, улаалзган зэрэг жимс бас ажиглагддаг. Алтай 5 богдын байгалийн салбарт газарт эртний хадны сүг зураг, туур, булш, элбэг тааралддаг ийм өвөрмөц тогтоц бүхий газар нутаг ордог байх нэ. За дараагийнх нэг хамгаалалттай газар бол Хангаан нурууны байгалийн салбар газар. За Гар Хангаан аймгийн Чулууд, Булган, Цэнхэр хотонд Их Тамир, Өөр Хангаан аймгийн Хар хорин, Хужирт, Бат Үлзий, Уянга, Баян Онгор аймгийн Эрдэнэ цогт Галууд сумдын нутгийн хил зааг дээр орших Хангаан нуруу нь за төвийн хэсгийн 888,455 га газрыг хамарсан 1996 оны Улсын их хурлын 43 дугаар тогтоолоор баталсан байгалийн засвар газар юм аа. За Хангаан нурууны байгалийн иж бүрдэл болсон унган төрхөө алдаагүй байгаль ландшафтын гайхамшигт хослолыг бүрдүүлж за дэлхийн усны сав газар хагалбар болсон Монгол орны ус зүй уур амьсгалын өөрчлөлт экологийн тэнцвэрт байдал онцгой нөлөө бүхий газар нутаг бөгөөд Хангаан нурууг бол байгалийн салбар газарт авжээ. За энэ байгалийн салбар газрын Хангаан нурууны маань хэсгээс харуулсан байна. Бүр талаас нь. За усны их ундрагыг бий болгосон. За Хангаан нурууны оргил болох Отгон тэнгэр улс одоо тэр оройгоороо битүү одоо цасаар хүчигдсэн байдаг бол сүүлийн жилүүдэд ингээд багасж байгааг бас харуулж байна. За Хангаан нурууны сунаж тогтсон байдлыг харуулж байна. За Хангаан нурууны ар өвөр талууд тийм ээ айлууд амьдарч байгаа ийм өрнөс тогтцтой газар нутаг юм аа. За Хангаан нурууны байгалийн салбар газар нь Хангаан нурууны ландшафтын үндсэн хэв шинжийг төлөөлөн орхон гол, эрхэт, сувраг, хайрхан, орхны хөндөй, улаан цутгалан, хоргой хүргэн зэрэг байгалийн үзэсгэлэнгээр дотоод гадаадын жуулчдын анхаарлыг татдаг өвөрмөц газар юм аа. За Хангаан нуруу бол Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэр тохиолдлогоог хадгалж ой, тай, говь цэлийн аль альны тархалтын хүрээг харуулж хязгаарлаж байдаг. За байгалийн бие даасан их мужийг үүсгдэг ийм нуруу юм байна. За Хангаан нуруу бол тал бүрээсээ хүрээлсэн өвөр байгалийн уулт тайга, Төв Азийн цөл, Алтай соёны уулс, дагуур Монголын хээр, их хянганы уулс зэрэг байгалийн их мужуудын уулзвар зааг дээр оршдог ийм өвөрмөц нутаг. За Хангаан нуруунд бол дэлхийн усны хагалбарын нэлээд хэсэг хамаарагдах бөгөөд хойд мөсөн далайн их. За Төв Азийн гадагш урсгалгүй айс хавын голгууд хойд урд зүгт их хаван урсж байдаг ийм өвөрмөц онцлогтой. За ихэнх гол мөр нь бол хойд мөсөн далай цутгаж байдаг ийм онцлогтой газар нутаг юм аа. За мөн Орхон, Хануу, Чулууд, Идэр, Тамир, Тэрх, Онг, Тви, Байдраг, Завхан зэрэг голууд нь бол их хавж урсдаг Хангаан нуруунаас. Энд өвөрмөц тогтцтой үзлэнт газрууд олон байх бөгөөд сувраг хайрхан хэлбэрийн дүрс бүхий цац суврагны хэлбэртэй тул ийхүү одоо Хангаан нуруу гэж нэрлэгдсэн байна. За ургамаллан бүрхөвчд бол хурчийг арай их илүү унах, уулын ар хормой өвөр биелийн нугаар хар мод гацуур голсон шилмүүстэй далайн түвшнөөс дээш 2100-аас 2400 метрийн зурваст ургах, түүнээс дээшлэх ой мод шувтарч уулын бил, голын хөндөд сэрэг өвс, ботуул, дагуул сүүл, хялган зэрэг тал хээрийн олон үеийн ургамлууд илбэгшиж тархсан байдаг байна.
За байгалийн салбар газрын нутаг дэвсгэрт ойт хээр болон хээрийн усны амьтад голлон бас оршиж байдаг. За уулаар бол буг, гахай, бор гөрөөс, хэрэм, жирх, чандаг, тарваг, зурам байхаас гадна өмхий хүрэн мануул зэрэг мэрсэр тохиолдож байдаг. Ийм өвөрмөц тогтоц бүхий газар нутагт олон янзын амьтан оршиж байдаг байна. За дараагийнх нь бол хар ус нуур байгалийн салбар газар. За Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Чандван, Манхан, Буян цумдын нутгийг 850,272 га талбай эзэлэн орших. За 1997 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан байгалийн салбар газар англиар тусгаалan хамгаалтанд авсан байдаг байна. За энэ хар ус нуурд маань бол ховор ховорцсон амьтдын байршил нутаг, мөн газрын цэнгэг, их газрын цэнгэг устай нуурууд, за говь цөл, хээр тал, Монгол алтай мөнх янз сардаг уулсыг багтаасан байгалийн өвөрмөц нутаг юм аа. Хар ус нуурын байгалийн салбар газар нь хар ус нуур, хар нуур, дөргөн нуур орчмын газрыг хамаарах бөгөөд их нууруудын хотгорт орших ус намаг ихтэй харьцангуй их хэмжээний талбайг хамарсан. За цөлжүүхээр заримдаг цөл зэрэг хуурай орчныг бас зэрэгцэн харуулж байдаг. Экологийн өвөрмөц орчныг үүсгэж байдаг. Уур амьсгалын бүрдэлтэд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадах байгалийн биеэ даасан мужийг үүсгдэг онцлог нутаг юм аа. За ингээ хар ус нуурын өвөрмөц тогтцыг харуулж байна. За дээр нь бол одоо Google-с харуулсан зураг байна тийм ээ. За хар ус нуурын тэр цаагуур байгаа уулс толгоодыг харуулж байна. За энд ус намгийнхын газар тогтсон байдлыг харуулж байна. За ус намгийн шувууд амьдрах орчныг бүрдүүлэх, нуурын эргэн тойрон зэгс шагшуурга хамгаалах. За Төв Азийн ус намгийн хамгийн том төлөөлөгч гол экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг ийм орчинтой юм байна. За зүйлийн бүрдэл экосистемийн тэнцвэрт байдалд үзүүлэх ач холбогдлоор ус намаг буюу бүхий орчин халуун орны ойн дараа ордог учраас ус намгийн шувуудын амьдрах орчныг бүрдүүлэх, нууруудын эргэн тойрон зэгс сагшуурга, Төв Азийн ус намгийн төлөөлөл экологийн өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор олон улсын ач холбогдол бүхий ус намгийнхын газрыг хамгаалах Рамсарын конвенцэд 1999 онд бүртгэгдсэн ийм газар нутаг юм байна. За хар ус нуур нь манай орны 1000-аас дээш км квадрат талбайтай 4 нуурын нэг болдог. За нуурын талбай бүх арлуудын хамтаар одоо 1859 км квадрат талбай бүхий өргөнөөрөө 25 км, уртаараа 72 км сунж тогтсон ийм нуур юм байна. За олон тооны том жижиг арлууд байдгаас хамгийн том нь бол нуурын 100 хэсэгт байрлах 400 км квадрат талбайтай 30 орчим метрийн урт усан мандлын 272 м өндөрт орших агуш арал бөгөөд за хар ус нуурын хойд урт хэсэгт 2 хэсэгт хуваагддаг ийм орчим юм аа. За хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч өчөөх маш гүйхэн цэнгэг устай нуур юм аа. Хамгийн их гүн нь бол 4.4 м, дундаж гүн нь 2 м. Хар ус нуурнаас одоо зүүн тийш орших хоорондоо чон харайхын голоор холбогдсон хар нуур 574 км талбайтай бөгөөд хамгийн их өргөн нь 23.6 км, урт нь 36.8 км байдаг. За илүүдэл усаа бол хомын хоолоогоор дөргөн нуурд хаядаг ийм өвөрмөц газар юм. За дөргөн нуур нь хар нуурын өмнөд хэсэгт 305 км квадрат талбайг эзлэх бөгөөд хамгийн их өргөн нь бол 17, хамгийн урт нь бол 24 км хүрдэг
говийн томоохон нуур хэмээн нэрлэгддэг байна. За тэгэхээр хар ус нуур маань өөрөө юу вэ гэхээр хар нуур, дөргөн нуур хоёртой холбоотой ийм газар нутаг юм байна. За жаргалан тайрхны нуруу гэж байна. Хар ус нуурын зүүн урд захын зүүн өргөс чиглэсэн сунаж тогтсон ийм жаргалан тайрхны нуруу. Хамгийн өндөр оргил нь бол далайн түвшнээс дээш 3800 м-т өргөгдсөн байх бөгөөд за хар ус нуур нь ус намгийн шувуудын хувьд хамгийн тохиромжтой амьдрах орчин болдог. Энд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувууд өндөглөн тусдаг бөгөөд тэдгээрийн дотор дэлхийд ховордож байгаа цөөнгүй шувууд манай орноор дайран нисдэг. За Төв Азийн хамгийн том ус намгийн системийг бий болгож байдгаараа онцлог бүс нутгийг хамгаалах ач холбогдол, олон улсын ач холбогдол бүхий нутаг гэж үздэг. За энд 40-од зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдснээс Монгол бүхэн хар сүлтзээр, аргал, ирвэс, ахай, янгир, Төв Азийн минж зэрэг нэн ховор амьтадтай. За Алтай сонгин, Ацан ожгон, цав ногоон бүлбөө, саахуу цэцэг, алтан гагнуур, шивүүрт ортууз гэх зэрэг ховор ургамалтай, нохой сугас, шар сугас, Монгол хадран зэрэг ховор гурван загастай ийм орчин байдаг байх нэ. За Хустай нурууны байгалийн цэцлбэр газар. За Төв аймгийн Алтан буллаг сум Аргалант Баян хангай сумдын нутагт оршдог. За анх 1993 онд Улсын их хурлын 83 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгон ангилалд авч ирсэн бөгөөд за Хинтийн нурууны баруун өмнөд салбар уулсын хээрийн бүсийн онцлогийг төлөөсөн нутаг гэж үздэг. За Тэжээл усан хангамж сайтай газар зүйн хувьд адуунд тохиромжтой тул Голланд улсын тахь хамгаалах Украин улсын Аскановыгийн дархан цаазд газрын ирсэн тахийг нутагшуулах байдлаар Хустай нуруу байгалийн цэцлбэр газар болсон байдаг. За гадаад болон дотоодын аялал жуулчлалыг Монгол оронд устгаж өгөө болсон их газартай байхгүй өөр газраас нутагшиж байгаа тахь болон ойтгэрийн бүсийн дунд үүсэн элс тарамцгуудыг сонирхож үзэх боломжтой амрах, аялах ийм зорилгоор Хустай нурууг зорих болсон жуулчдын сонирхлыг татсан ийм газар юм. За энэ нөхцөл байдлыг харгалзан 1998 онд бол Хустай нурууны байгалийн нөөц газрыг өргөжүүлэн 50,620 га талбайтай байгалийн зохицолбор газар болгон авсан байдаг. За Хустай нурууны байгалийн өрмөс тогтцыг энд харуулж байна. За ерөнхийдөө бол Хинтийн нурууны үргэлжлэл хамгийн урд цэг гэж бас ярьдаг. За энэ байгалийн өрмөс тогтоц бүхий газар нутагт бол одоо ховор, нэн ховор амьтдыг одоо хамгаалж байдаг. За дээр нь Хустай гэдэг хус мод ихтэй ийм газар нутаг байна. За Хустай нуруунд шин мандалд гарч буй хувьсэл өөрчлөлтийг судлах, хээрийн бүсэд амьдардаг биологийн төрөл зүйлийн зохицон амьдрах чадварыг судлах, мониторингийн төв болох боломжтой харгалзан олон улсын шин мандлын нөөц газрын хэмжээнд шүлжээнд 2003 онд хамруулсан байдаг байна. За Хустай нуруу бол шин мандлын нөөц газрын шүлжээнд бас орсон ийм газар нутаг юм байна. За геологийн тогтцын хувьд анх төрөмлийн эрний захиурлаг занар, хос нүүрс ба нүүрс төрөгчид шаварлаг занар, аргилит, оливролит, элсэн чулуу зэрэг тунмал чулуулаг зонхилсон ийм өрмөс тогтцсон газар юм байна. За Хустай нуруунд байгалийн цэцлбэр газрын хээрийн иж бүрдлийг төлөөлж чаддаг ийм онцлогтой энэ уулын ургамалжилт нь бол ерхөг, ботуул, хялган, биелэх өвс, хяаг, хазаар өвс, үнгэн сүүл гэх мэт үетэн ургамал зонхилсон хээрийн ургамлуудтай хус, бургас, улиангар,
тавилга нь буйлс, нохоо ушуу, бөөрөлцгөн зэрэг модлог бутлаг ургамлууд ургадаг. За 954 гуурс ургамал бүртгэгдснээс 11 зүйл модлог, сөөлөг ургамал байх бөгөөд дагуурын зуршмал зүйл 13, Монголын унган зүйл 5, 3-дагч, 4-дагч үлдвэр зүйл 4, улаан наманд орсон 7 зүйл ургамалтай байна. Амьтдаас халуун бог, бор гөрөөс, зэрлэг гахаа зэрэг төрөл бүрийн мэрэгч амьтад элбэгтэй байх бөгөөд хустай нурууны байгалийн салбар газар нь бол дагуурын хээрийн үндсэн шинжийг илэрхийлсэн биотоптой байдаг. Энд 12 багийн 33 овогт хамаарагдах 126 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Шувуудын амьдралын хэлбэрийг ялгавал ус намгийн 32, мод бутны 33, тал хээрийн 29, өндөр уулын 4 зүйл шувуу байх бөгөөд нийт 50 гаруй зүйлийн бор шувууны баг байна. Элбэг тохиолдог 61, ердийн 6, ховор 3, нэн ховор 8 зүйл шувуу амьдарч байна гэж үздэг байна. Мөн түүх дурсгалт зүйлсээс хөшөө дуулын урд аманд эртний чулуун хөшөө байх бөгөөд Улсын байгалийн салбар газрын хамгаалтын менежментийг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо төрийн бус байгууллага эрхлэн хэрэгжүүлж байсан бөгөөд Монголын байгаль орчны холбоо нь 1997 онд Дэлхийн байгалийн нөөцийг хамгаалах холбооны гишүүнээр элссэн дахь нутагшуулгатай холбоотой менежментийн ажлыг 2003 оноос хэрэгжүүлж байна. Уг ажилд холбооны ерөнхийлөгч асан Амархүү, дэд ерөнхийлөгч Цэрэн Дэлэг нар 10 гаруй жил хүчин зүтгэсний үр дүнд Монгол оронд дахь нутагшуулж эхэлсэн байна. Одоогоор бол дахь нутагшуулж эхэлснээс хойш 25 жилийн ой болж байна. Одоо Монголд Хустай нуруунаас гадна Говь Алтай аймгийн Бугад сумын нутагт Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын тал зэрэг газарт бол 400 гаруй дахь нутагшиж байгаа байна. Ингээ өнөөдрийн хичээлийг энд хүрээд дуусгая. Дээрх газар нутгууд маань, тусгай хамгаалалттай газар нутгууд маань байгалийн өвөрмөц тогтцоос гадна нэн ховор амьтдыг хадгалж хамгаалж яадаг, сэргээ нутагшуулж яадаг ийм өвөрмөц газар нутгууд учраас багш нь энд дурдж өглөө. Анхаарал хандуулсан та нартаа баярлалаа.